хөлбөр үргэлжилж байна. Ирэх 3 жилийн хугацаанд нийслэл хотод 186.7 км ундаг дугуйн зам, ундаг дугуйн 99 зогсоол шинээр тавихаар төлөвлөж байгаа. За үүнээс өмнө залуучуудын сэтгэлгээнд өөрчлөлт оруулж ундаг дугуйгаар зочдог болохыг уриалсан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Энийг нь ундаг дугуйтай Улаанбаатар байгаа. Тэгвэл энэ талаар бидэнтэй илүү дэлгэрэнгүй ярилцахаар студид ундаг дугуйтай Улаанбаатар төслийн ерөнхий зохицуулагч Сансархуу хүрэлцэн ирээд таны өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн ч өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр сүүлийн 1-2 жилийн хугацаанд ерөнхийдөө ингээ харах юм бол яг энэ ундаг дугуйн хэрэглээг дэмжих тал дээр бас нэлээд хэдэн ажил зохион байгуулалт оруулалт. Та бас түрүүн хэлж байна. Ундаг дугуйтай Улаанбаатар парад гэхэд 4 удаа зохион байгуулагдсан байна шүү дээ. Тэгэхээр сүүлийн 2-3 жилийн хандлагыг аваад үзэх юм бол залуучуудын яг хандлага сэтгэлгээ яг энэ асуудал дээр хэрхэн яаж өөрчлөгдөж байна? За энэ дөр бол маш том өөрчлөлтүүд гарч байгаа. Тэгээд одоо энгийнээр дурдах юм бол ундаг дугуй хэрэглээ бол нодон жилийнхээс бол 2-3 дахин нэмэгдсэн гэсэн прогноз байна. Яг одоогоор бол яг нарийн зүйл алга. Яаж энэ дээр ингэсэн бэ гэхээр өмнөх жилүүдэд одоо дугуйн дэлгүүрүүд байна тийм үү? Дугуйн дэлгүүрүүд болон дугуйн худалдаа эхэлж байгаа хүмүүсээс урьдчилсан байдлаар хичнээн хувиар нэмэгдсэн бэ гэсэн судалгаа авсан. Тэгээ ингээд аваад үзчихлээр нодон жилийнхээс бол 2-3 дахин нэмэгдсэн гэсэн хандлага гараад байгаа байхгүй. Тэгээд бидний ерөнхийдөө эндээс тооцоолоход нэг одоогийн байдлаар Улаанбаатар хотод 2014 оны байдлаар нэмэгдсэн гэж үзэх юм бол 19 мянган дугуйчин нэмэгдсэн гэж ийм нэг зүгээр өөрчлөлт тоо гараад байгаа. За тэгээд залуучуудын сэтгэлгээнд өөрчлөлт оруулахын тулд маш олон ажлуудыг хийсэн. За жишээлбэл 2014 оны бид 13 оны 10 сарын 20-ны өдөр бид 400 дугуйчны парад зохион байгуулсан. Дараа нь бид нар 5 сарын 18-нд 700-аас 800 дугуйчны парад зохион байгуулсан. За энэ хооронд идэвхжүүлэлтүүд яваад байгаа шүү дээ. 6 сарын 7-ны өдөр автомашинг өдрөөр 1000 гаруй дугуйчны зохион байгуулалт парад зохион байгуулаад бид нар шуудангийн уулзуур дээр бидэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйл юу вэ те? Дугуйчид маань хамгийн хэрэгтэй байгаа зүйл маань зам тийм үү? Тийм учраас бид нар 300-га дугуйчнаар зам гэдэг үг бичсэн байна. За тэгээд бид нар 10 сарын 20 буюу 2013 оны 10 сарын 20-ны өдөр бид нар ундаг дугуйгаар дугуй байсан. За одоо бид нар юу их гээд байна вэ гэхээр 10 сарын 18 буюу энэ амралтын өдрөөр бид нар уудэ уу гэдэг үгийг бичнэ. Энэ үгийг бас бид нар дугуйгаар бичнэ. Гэх мэтлэн байдлаар парад болгон дээр бид нар ингээд залуучуудыг идэвхжүүлсэн ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа. За тэгээд манай энэ парадын өрөө бол гоё мэдээ, гоё парад гэсэн үрээтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бид нар их гоё мэдээнүүдийг дугуйчдаа дээр Улаанбаатар хотынхоо залуучууд иргэдтэй хүргэхийн тулд бас ажиллаж байна. Тэгээд гоё мэдээ гэдэг нь тэр үедээ очиж сонсороо л гэж. За тэгэхээр нийслэлийн зүгээс та бас түр хэлж хамгийн хэрэгтэй байгаа юмнууд мэдээж зам байгаа тий. Тэгэхээр нийслэлээс зам барин за дугуйн зогсоолын ингээд нэлээдэн төлөвлөгөө дэвшүүлээд бас ажиллаж байгаа шиг байна л да. Яг энэ дээр тэгвэл нийслэлийн зүгээс яг хийх юмаа төлөвлөлт хийх юм ээж яг залуучуудын зүгээс оролцоо ямар хөө байх хэвээр бол мэдээж хийх хэвээр юмнууд зөндөө байгаа л та. За яг нийслэлийн зүгээс бол яг энийг 100% дэмжиж яг ийм чиглэлээр явна гэд бидэрт бүр яг ингээд хилцэн юм бол байхгүй. Гэхдээ яг бид нар бол хийн цаашдаа болон бүтэн гэсэн энэ чиг хандлага барьж байгаа. За тэгээд дугуйчдын хувьд маань за яг дугуйгаа унахтаа хамгийн гол нь аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Бид нар одоо жишээлбэл сая 7 сард бид нар нэг ундаг дугуйн хамгаалтын палгааны тухай нэг шторк хийсэн. За тэгээд яагаад ийм шторкийг хийсэн бэ гэхээр Нью-Йорк хотод жишээлбэл жилд 200-аад хүн дугуйнаас болж амьсгал алддаг. Энэ 90-ээс дээш хүн хамгаалтын палгаа үгүйгээс болоод амьсгал алдаж байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь Германд байна. Германд жишээлбэл хамгаалтын палгаа өмсөхийн тулд 2 жилийн турш ажилласан. Тэгээ энэ өөрөө маш олон араас эрсдлүүдийг дагуулдаг. Тийм учраас бид нар хамгаалтын малгай дээр их ажиллаж байгаа. Хамгаалтын малгай өмсөж гэсэн уриалгуудыг төвшүүлж байгаа. Цаашдаа ч гэсэн энэ дээр идэвхтэй ажиллах болно. За дараагийн нэг зүйл нь болохоор бид нар яг одоогоор бол дугуйн зам байхгүй. Тийм учраас бид нар явган зам болон автомашин замаар явж байгаа. Явган замаар явах тохиолдолд дугуйчдыгаа бид нар сигналтай байгаарай тийм ээ. Урд хойд хоромсон бүрэн ажиллаж байгаарай гэсэн сануулга өгч байгаа. За тэгээд бас нөгөө нэг үүднээс бас ингээд санал өгөх үүднээс бас нөгөө талаас бид нар ажлууд хийж байна. Жишээлбэл явган замд авах бордуруудыг налуулах ажлыг Улаанбаатар нэгтгэлийн хамт олон санал тавиад сая одоо энэ 7 хоногт багтаад 85 бордурыг төв замд авах 85 бордуруудыг налуулах ажлуудыг хийж гүйцэтгээ явж байна. За тэгээд цаашдаа бид нар бүх бордуруудыг налуулах дээр бид ажиллах болно. За яагаад бордуруудыг налуулах вэ гэсэн асуудал болгоомжтой байна гэхээр хүүхдийн тэрэгтэй эцэгчүүд байна тийм ээ. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцтэй иргэд байна. Улаанбаатар хотод 15 мянган ийм иргэн байдаг гинэ. Тэгээд дээрээс нь дугуйтай зөрчигчд байна. Дугуйтай зөрчигчд маань ингээ явхад бордур бол яг улаан гэр шиг саадуулдаг тийм ээ. Хүүхдийн тэрэгтэй эцэгчүүд улаан гэр шиг саадуулдаг. Тэр одоо гудамжаар ингээ хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцтэй иргэд чөлөөт явахгүй байгаа нь бордураас болдог байхгүй. Тийм учраас тэрийг бид нар улаан өнгөөр ялгаж бутсан. Тэгээ энийхээ дагуу холбогдох газрууд нь хүсэл тавьснаар энэ эхний ээлж нь эхэлж байгаа.
Тэгээ бид нар одоо дугуйчдаараа нийлж ягаад Улаанбаатар хотод хэдэн ширхэг бордуур налаагүй хаана налуулах шаардлагатай гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг нь гаргаад Улаанбаатар нэгтгэлд өгнө. Улаанбаатар нэгтгэл маань 2015 оныхоо үйл ажиллагаанд тусгана гэдэгт бол бид нар итгэлтэй байна. Тэгэхээр бас зөвхөн дугуй унаач гэж урамшуулахаасаа гадна яг энэ ундаг дугуйны хэрэглээг дэмжсэн энийгээ тойрсон нэг бүхэлдээ соёл бас бий болох гэдэг шиг байна л да. Бид нараас яг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр яг энэ ундаг дугуйны хэрэглээ ундаг дугуйгаар зорчиж байгаа талаар яг хүмүүс ямар байр суурьтай байдгийм бэ гэдгийг товчхон бас судалж үзсэн байгаа. Тэгэхээр 75 настай өвөө дугуй унж яваадаа бас таарсан байна л да. Тэгэхээр өвөө та мундаг гэж хэлэхэд энийгээ өвөөг нь сансрын соном гэдэг юм шүү гэсэн ийм одоо ийм зүйлийг хэлсэн байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол өнөөдрийн байдлаар яг та түрүүн хэлжсэн 19 орчим мянган хүн дугуй Улаанбаатар хотод унж байгаагаар дугуй унж байгаа хүмүүс 19 орчим мянгаар нэмэгдсэн байна гэд. Тэгэхээр эдгээр хүмүүсийн дийлийнх нь бас ер нь залуу хүмүүс байдаг байх тийм үү? Яг ийм насны хүмүүсийг дугуй унаад явж байгааг харахад ер нь нэлээд ховор үзэгдэх шүү. За бид нар энэ дээр судалгаанууд гаргасан л да. Тэгээ судалгаанууд гаргаад ерөөдөө бол 80 хүрэх хувь нь 30-аас доошсны хүмүүс байна гэсэн судалгаа гаргасан байхгүй. За тэгээ энэхүү талаар судалгаануудыг та бүхэн дараа нь дэлгэрэнгүй гэж болно. Тэгэхээр бас нэг зүйл түрүүн таваас хэлжсэн мэдээж хамгийн хэрэгтэй юм бол дугуйн зам байгаа. Тэр дугуйн замгүй болохоор осолтой юм ууртай гоё машинтай амар ахнаар дайрчих гэдэг. Түрүүн бас та хэлжсэн яг нааша ирэх замаар бас дугуйгаа хагалцсан байна гэд. Ер нь Монгол улсаа тэрэнд Улаанбаатар хотын хувьд бол мэдээж хотын төвөн замууд нь ч гэсэндээ бас хангалттай сайн байдгүй учраас Улаанбаатар хот дотор явахдаа ч гэсэндээ уулын дугуй ашигладаг гэсэн ийм зүйлийг би өмнө сонсчихсан л да. Энэ хэр үндэслэлтэй вэ? Энэ уус үндэслэлтэй шүү дээ. Өнөөдөр Монгол улс Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийт дугуйны 90% нь уулын дугуй байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр одоо дугуй унахад наацхийн бордюрын асуудал байна тий. Тэгээ дээрээс нь замгүй автомашинтайгаа хүнтэйгээ шахалтны асуудлууд их. Гэхдээ өнөөдөр энэ асуудлуудыг шийдвэрлэх боломж гарц байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод 430 мянган машин байна тийм үү? Тэрний 80 мянган машин дугаарын хязгаарлалтаас болоод нэг өдөр явдаггүй. Тэгэхээр 300 мянган машин явж байгаас тэгтэл ийм хэмжээний төгжрөл үүсээд байна гэхэлэр эднээс бид нар багасгах хэрэгтэй байхгүй юу? Угаасаа Улаанбаатар хотын чинь 100 мянган машинтай жилүү тийм бахаар төлөвлөсөн тийм. Тэгтэл энээс 4 дахь их болсон учраас энийг багасгах хэрэгтэй. Тэгэхээр бид нар орлого тээврийн хэсэл буюу ундаг дугуй гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ чинь өөрөө маш олон асуудлуудыг шийдвэрлэж өгнө. Дотооддоо үйлдвэрлэлд эхэллээ, хэрэглээ нэмэгдэж байна. Бид нар мэдээж дотоодын хэрэглэгчид маань дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжиж бас явчих юм бол үйлдвэрлэлж гэсэндээ богино хугацаанд бас тэлээд өргөчөөд олноор үйлдвэрлэх юм боломжтой байх л да. Тэгэхээр үргэлжлүүлээд бас нэгэн товчхон сурвалжлагыг бид үзүүлэхээр бэлдсэн байгаа. Тэгэхээр ундаг дугуйн соёлыг бий болгохыг зорж байгаа цорын ганц хот нь дэж Улаанбаатар хот биш байгаа. Олон сая хүн амтай энтгийн Мумбай хот ч энэ санаачлагыг дэвшүүлж эхэлсэн. За гэхдээ энэ хотод ундаг дугуйгаар зорчих нь эр зориг шаардсан ажил гэж тооцогддог байна. Мумбай хотын өмнө тулгамдж байгаа асуудлуудыг дараах мэдээлэлээс хүлээн авч үзээд эргээд ярилцъя. Энтхийн олон сая хүн амтай Мумбай хотод ундаг дугуйгаар зорчиход хэд хэдэн бэрхшээл тулгардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энтхийн автозам дээр 5 минут тутамд нэг хүн амиа алдгаа гэж мэдээлсэн. Тиймээс ундаг дугуй унах нь эр зориг шаардсан ажил болоод байна. Үнэн дээр Мумбайд ундаг дугуй унахад зориулсан зам, зогсоол, анхны тусламжийн үйлчилгээний цэг байхгүй. Ер нь дугуйн замын систем боловсронгуй болоогүй. Тиймээс хүмүүс ундаг дугуйгаараа зорчихдоо баг зэрэг имээдэг юм л та. Гэвч хотын цахаас ажилдаа явдаг иргэд ундаг дугуй унахыг олон нийтэд уриалахар шийдсэн байна. Би ундаг дугуй худалдаж авах хэрэгтэй юм байна. Ашиг хонжоо хайгаагүй энэ хүмүүс ажилдаа ундаг дугуйгаар явах буюу Cycle to Work компанид ажиллах Мумбай хотод эхлүүлээд байна. Бид эрүүл мэнд байгаль орчныхон төлөө ундаг дугуй унахыг уриалж байна. Энэхүү ажил нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжирлийг багасгахын зэрэгцээ, биеийн тамирын дасгал хөдөлгөөн болох юм. Гэхдээ бөхчим цаг агаартай Мумбай хотын хувьд замын оюул ганц асуудал биш юм аа. Ундаг дугуйн ажилдаа ирэхэд дугуйгаа тавих зогсоол шүршүүрт орох өрөө зэрэг хэрэгтэй болно. Учир нь ажилчид ажилдаа ирэхдээ хөлөрсөн байвал тэр өдөртөө ажиллаа хийхэд хүндрэлтэй байна. Энтхийн ундаг дугуйчдын шинэ үе ундаг дугуйн зам болон бусад асуудлуудтай холбоотой саад бэрхшээлүүд хүлээж байна. Тэд илүү тогтвортой ирээдүйг бүтээхэд бол маргаантай эрсдэлтэй зүйлийг даван туулах хэрэгтэй болох нь. Тэгэхээр Мумбай хотод яг ямар асуудлууд тулгамдж байгаа талаар мэдээллийг бол хүлээн авч үзлээ. Мэдээж цаг агаар нь халуун чийхтэй байдаг учраас байнга дугуйгаар зорчод яваад хахнаас мэдээж асуудалтай байдаг. За Монгол улсын хувьд харин цаг агаар өвөлдөө нэлээд хүүтэрдэг, дээрээс нутаа гэд нэлээд асуудлууд байгаа шүү дээ. Одоо бас нэлээд хүүтрээд эхэлсэн байгаа. Тэгэхээр өвлийн улиралд яг жилийн 4 улирлын турш Монгол улсад Улаанбаатар хотод дугуйгаар зорчно гэдэг бас нэлээд хэцүү байх л та. Гэхдээ жилийн 4 улирал бас зорчдог хүмүүс байдаг гэж сонссон энэ талаар. Энэ дугуйны нэг дутагдaltaй тал байгаа. Тэр юу гэхээр гадны нөлөөг их авдаг байхгүй. Тийм учраас гадны нөлөөг авдаг учраас өвөлд дугуй унах боломжгүй гэсэн нэг асуудал яригадаад байгаа байхгүй. Тэгтэл энийг биш гэдгийг манай залуу дугуйчин клуб, манай Монголын залуучууд холбооны дэргэдэх залуу дугуйчин клуб баталдаг.
идэвхтэн гишүүд нь бол өвөл дугуй ундаг. 11 сар дуустал. За яг 12-оос 1 сар хүртэл яг 1 сарын хугацаатай үнэхээр илт хэсэг мөрд үүдэх шүү дээ. Тэр хугацаанд болоод 1 сараас хойш бүгдээр ундаг байхгүй. Тэгэхээр бол тэр чин байнгын хөдөлгөөнт байгаа тийм ээ дугуй унж байгаа. Тэгэхээр нөгөө байнгын хөдөлгөөнт чинь уг нь дарахгүй шүү дээ. Жахан цоох дулаахан хуцлаад унчвал. Гэхдээ бүгдээр ингэ өвөл дугуйна гэж байгаа юм биш. Энэ бол хувь хүний сонирхлын асуудал. Тэгээ бас нэг энэ хэмжээний соёлууд бас бүрдэж явж байгаа гэдэг бас хүмүүс дуулахад их таатай байна. Өвөл хүртэл дугуйж болд юм биш үү гэдэг бодоход. Тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээн авч студиуд маань ирж ярилцсан танд маш их баярлалаа. Та бүхний бас цаашдын ажилд амжилт хүсье. За та бүхэн. Бид студиуд ундаг дугуйтай Улаанбаатар төслийн ерөнхий зохицуулагч Сансархүүтэй ярилцлаа. За харин акшн киноны хамгийн гол боловч төдийлөн анзаарэгддэг хүмүүс